За та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр би телемедицины Монтел гэдэг төсөл одоо орон даяар хэрэгжээд одоо 5 дахь жилдээ орж байна. Тэгэхээр энэ Монтел нэг Швейцарын Монтел гэдэг төслийн зохицуулагч Эрдэнэ цогт гэж хүн байгаа. Одоо миний санаж байгаагаар бол бүх аймаг дүүргийн эмчнэр тодорхой хэмжээгээр одоо надтай харилцаж ялангуяа одоо судлаач эмчнэр за мөн одоо эмэгтэйчүүд, мэс заслын эмчнэр энэ манай систем дээр бол харилцаж бидтэй бол тодорхой хэмжээний мэдээллийг бол урьдчилан байдлаар авсан байгаа гэж би ойлгож байгаа. За өнөөдөр энэ эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс явуулах энэ хүү сургалтанд миний би кампус медикус гэдэг энэ програм хангамжийнхаа хэрэглэгчид зориулсан мэдээллийг, гарын авалгыг тусгайлан танилцуулаад ингээд энэ гарын авалгыг бас файлаар та бүхэнд хөрвүүлнэ гэж шийдвэрлээд байгаа. За тэгэхээр явцын дунд хэрвээ надаас одоо асууж сонирхох зүйл байвал энэ системээр дамжуулаад харилцах байна. За тэгэхээр гарсан. Тэр слайдыг батлаа. Та бүхэн тод сонсогдож байна. Сонсогдож байна. За. Сонсогдож байна. За тэгэхээр өдөг сонсогдоод байна. Энэ утсаар явдаг нь тэгээд байж байна. За тэгэхээр Campus Medicus гэдэг програмыг нэлээдгүй эмчнэр дөрөвний миний хэлсэнчлэн нэлээдгүй эмчнэр мэдэж байгаа. Орон нутагч гэсэн нэлээд эмчнэр энэ дээр бол ажиллаад аль хэдийн өөр гаршаад зарим нэг нь бол нэлээд сайн ажиллаа сурчсан ийм програм байдаг. Хэрэглэгч болохоос энэ програмын тухай би товчхон танилцуулъя. Нэгдүгээрт энэ програм маань бол яг энгийн одоо тэр слайдн дээр гарч байгаа хоёр зургийг та бүхэн ажиглаж байгаа бах. Энэ хоёр зурган дээр энгийн эмнэлгийн ажиллах зарчим, за энэ системийн ажиллах зарчим хоёрыг харьцуулсан ийм зураг л байгаа юм. За тэгэхээр энэ дээр файл нь PDF-ээр болохоор бах зураг нь жижигхэн харагдаж магадгүй. Гэхдээ та бүхэн дараа нь хэвлээд авахд чи их амар болов гэдээ би PDF-ээр бэлдсэн байгаа. За тэгэхээр энэ програм маань энгийн эмнэлгийн ажиллах яг зарчмын дагуу ажилладаг ийм програм гэж үздэг. За яагаад тэгж хэлж ийм нөхөр та бүхний харж байгаачлан энэ програм дээр бол бүх эмнэлгийн одоо тасаг нэгжүүдтэй одоо төстэй ийм бүрэлдэхүүн бүтцүүд бол орсон байдаг онлайнаар. За гэхдээ харин сургууль яваад тэр эмчийг болж байна тий оюун эмч. Их болж байна уу? Гонж яваад байгаа. Хамаг тэнд эмчлэгтэй л нам болсон. За их болж ийн үү гэж байна одоо. За тэгэхээр энэ дээр бол та бүхэн мэс засал, за зайн сургалт, их нэрийн тусламж үйлчилгээ, эдийн шинжилгээний хэсэг гэдэг ингээд тодорхой хэсгүүд бүлэг комментүүд хэсгүүдэд бол хуваагдсан байдаг. Энэ нь яг одоо энгийн эмнэлэг дээр байдаг тасгууд шиг ингээд одоо энэ програм дээр байдаг юм аа. Тэгэхээр энийг бол ашиглахад хэрэглэгчдэд маш ойр гэдэг утгаар нь би та бүхэнд энийг тайлбарлаж байгаа. Тэгэхээр цаашид шинээр хэрэглэгч болох хүмүүс маань энийг бас ойлгосон байх хэрэгтэй. Тэгэхээр энэ програм гэж юу юм бэ гэхээр ерөөсөө энгийн утгаар бол дотроо онлайн байж байгаа эмнэлэг гэсэн үг байна. Эмнэлгийн тасаг нэгжүүд өөрсдийн чиглэлээрээ бүлэг группүүд үүсгээд хоорондоо харьцаж зөвлөгөө, онцлогоогоо явуулдаг, сургалтаа явуулдаг ийм програм юм аа. За дараагийн слайдыг харуул. За тийм үү. За тэгэхээр яг дараагийн одоо энэ слайдыг яваад дууссаны дараа бас тодорхой хэмжээгээр тайлбар би эндээс би бас хий. Дээрээс нь та бүхэн надаас асууж сонирх юм бас бэлдэж байгаарэ. За энэ дээр хэрэглэгчийг яаж бүртгэж шинээр одоо хэрэглэгч болох вэ? Энэ програм дээр хэрэглэгч болох одоо хүсэлтэй шинээр хэрэглэгч болох гэж байгаа ийм эмчнэр бол одоо нэлээдгүй байгаа. Тэгэхээр энэ дээр би бас мэдээлэл өгөх гэж бодсон. Тэгэхээр энд хэрэглэгч болохын тулд эхний ээлжинд одоо энэ програмын маань софтверийн тэр админ гэдэг одоо ийм хүнээр бол хандах хэрэгтэй. За тэр одоо өөр үйл ажиллагааг нь одоо өнөөдөр миний бие гүйцэтгэж байгаа. Тэгэхээр надтай холбогдоод шинэ нэр, нэвтрэх нэр, нууц үгийг бол та бүхэн авах хэрэгтэй байгаамаа.
Тэхийн тулд дараах энэ дэлгэцэн дээр гарч байгаа энэ анкетыг бол бөглөнө. За энэ анкет бол та бүхний ерөнхийн одоо мэдээллийг одоо цуглуулах юм зорилттой. Хаана ажилладаг, ямар одоо мэргэжлийн эмч юу, утас холбогдох утасны дугаар гэх мэт одоо энэ систем зайлшгүй шаардлагатай юм мэдээллүүдийг та бүхнээс одоо эхний бүртгэлийн одоо энэ хуудсыг бүглүүлж авдаг байгаамаа. Тэгэхээр энийг та бүхэн одоо яг шатараалан бүглэн. Тухайлах юм бол тэр user name гэсэн хэсэг дээр бол та өөрөө хэрэглэгч болох гэж байгаа. Бид ард нь монголоор тайлбарыг бол бичсэн байгаа. За хэрэглэгч болох одоо хүн маань өөрийнхөө ордог нэрээ бол өгнө. За дараагийн хоёр нүдэнд бол пассворд буюу одоо нууц үгээ оруулах хэрэгтэй байгаа. За пассворд нууц үгийг бол 2 удаа давтаж оруулдаг. Энэ нь бол алдаа гаргахгүй үүднээс, алдаагаас сэргийлсний үүднээс одоо хийсэн зүйл байдаг. За дараад нь бол өөрийн одоо нэр, дараагийнх нь нүдэнд бол овгоо бичээд гих мэтчлэн энийг бол шатраалан бүглэнэ. За энэ урдаа од тэмдэгтэй байгаа энэ хэсгүүд нь бол зайлшгүй бүглэх ёстой нүднүүд байдаг. Тийм учраас энэ тэмдэглэгээтэй нүднүүдийг бол орхихгүйгээр одоо бүглэсэн байх хэрэгтэй гэдгийг сануулж байна. За энийг бүглэсний дараа дараагийн харуулна. За ингээд бүглэсний дараа энэ хоёр дахь хэсэг нь харагдаж байна энэ анкетны маань. За энэ дээр бол тань ихэвчлэн таны одоо мэрэгжилтэй холбоотой асуудлууд байгаа. Таны мэрэгжил хэдэн онд ямар одоо мэрэгжлэр төгссөн, за ямар одоо төслийн одоо хүрээнд ажилладаг гэх мэтчлэн ийм мэдээллүүдийг авдаг. Тэгэхээр Campus Medicus програм дээр хэдэн мэрэгжлийн төрлийн одоо чиглэлээр ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүд бүгд хамрагдсан байдаг учраас эдгээрийг хооронд ялгах зорилгоор ийм асуудал үүсгэх юм аа. Тэр марклоо. Тэр маркийг байна уу? Тийш. За. Одоо бүгдийг та юу байна? Юу? Тэр За тэгээд энэхүү бүртгэлийн хуудасаа бүгэлж дууссаны дараа тэр доор байгаа хадгалах гэсэн үгэн дээр бол дарж хадгална, save гэсэн одоо үгэн дээр дарж хадгална. Ингээд хадгалагдаад систем дахин одоо мэдээлэлээс таныг одоо бүртгэлийн хуудсыг бүгэлсэн байна гэсэн мэдээлэл админ дээр ирнэ. Үүний дагуу таныг идэвхжүүлэх эрхийг өгдөг байгаа. Бүртгэлээ идэвхжүүлэх эрхийг. За ингээд та бүртгэлээ идэвхжүүлж хоёр дахь имэйл таны имэйлийн хувийн имэйл хаягн дээр ирнэ. Тэр имэйл хаягн дээр бүртгэлийг идэвхжүүлэх гэсэн активац хийх тийм тэрэн дээр идэвхжүүлэлтээ хийгээд ингээд хэрэглэгч болж байгаа ба. За тэгэхээр одоо хоёр дахь хэсгийг би та бүхэн танилцуулъя гэж бодож байна. Энэ хоёр дахь хэсэг нь бол нэвтрэх буюу одоо нэгэнд бүртгэлтэй болчихсон хэрэглэгч яаж энийг ашиглах вэ? Тэгэхээр нууцлалыг хадгалах одоо өвчтний нууцлалыг хадгалах ийм ажлын үүднээс тухайн одоо энэ програм маань тодорхой одоо веб браузер буюу хөтчүүд дээр ажилладаг зөвшөөрөгддөг ийм онцлогтой байдаг. За энэ дотор хүн бүхний өргөн хэрэглэдэг Firefox гэдэг одоо энэ Mozilla Firefox гэдэг энэ интернет хөтчийг бол их өргөн ашиглаж байгаа. За мөн одоо энэ програм тохирдог бусад одоо интернет хөтчүүд байдаг. Энэ дотор бол та бүхний мэдих Safari гэж хөтч байж байна. За мөн Google Chrome гэж байгаа. За энэ Internet Explorer гэдэг одоо энэ хөтчийг бол энэ програмын хувьд ашиглах боломжгүй гэдгийг та бүхэнд бас мэдээлэл болгож өгье. Тэгэхээр энийг зургаар харуулсан байгаа. За хэрэглэхийн өмнө одоо тухайн хэрэглэгчийн компьютерт flash player видео хангалтч програм байдаг. За энэ програм бол заашгүй одоо энэ програм видео хөтөж веб хөтөж програмуудтай хамтарч ингэ суусан байх хэрэгтэй, урьдчилан суусан байх хэрэгтэй. Flash гэдэг. За ийм мэдээллийг энэ хэсэг дээр та бүхэнд өгж байна. За хоёр дараагийн ээлжинд бол хэрэглэгч нууц үгээ мартсан ийм одоо тохиолдлууд бас байдаг. За хэрвээ ийм нууц үгээ мартсан одоо ийм хэрэглэгч орон нутагт байгаа бол за бүртгэлд одоо нэвтэрч орох цонх буюу одоо бидний хэлдгээр бол үндсэн одоо цонхон дээр бүртгэлийг явуул нэвтэрч ордог тэр хэсэг дээр пассворд мартсан гэсэн энэ одоо үг тэр доор байж байгаа. Тэр гараар одоо заачихсан байгаа. Тэмдэглэгээр заасан. За энэн дээр бол та бүхэн дараад шинэ пассворд
одоо хүсэх юм боломжтой байдаг. Тэгэхээр энэ шинэ пассвортыг одоо хүссэн мэйлийг систем дамжуулаад автоматар та бүхэнд өөрсдөө чи имэйл гаргаж ирэх болно. Дараагийн презентацийг энэ дээр та бүхэн харж байгаа дээдлийн хэсэг дээр бол хэрэг хэрэглэгч одоо нэвтрэх нууц руугаа мартсан бол өөртөө өөрийнхөө хувийн имэйлээр дахин шинэ үг авах боломжтой байдаг нууцыг. За энийг бол дараах цонхыг бүгдснээр бол үүсгэх. За энэ дээр имэйл адрес гэдэг дээр бол та бүхэн өөрийнхөө бүртгэгдсэн анхны одоо тэр имэйл хаягаа бичээд ингээд систем рүү хийх. За ингэснээр буцаад таны хувийн имэйл хаягн дээр шинэ нууц үг бүхий имэйл одоо ирсэн байх болно. За ийм эхний бүртгэлтэй холбоотой мэдээллийг та бүхэнд өгөөд дараагийн хэсэг рүү би шилжиж бодож байна. За энэ хэсэгтэр бас кампус медикус програмыг одоо ашигладаг хүмүүс бол одоо сайн мэдж байгаа. Гэхдээ энэ дээр та бүхэн ерөнхийд үлгүүд түрүүний миний хэлсэн кампус медикус програм дээр байдаг тэр тасаг нэгж мэрэгжлийн чиглэлүүд маань хэрхэн харагдана та бүхэн энэ дээрээс харж болно. За яг энэ дээр бол одоо их барих эмэгтэйчүүдийн бүлэг түүн дотор орсон байгаа кейс тохиолдлуудыг харуулсан байна. Энэ тохиолдолд хэлэлцэгдэж байгаа тэр тохиолдлуудын зүүн гартлын тэр багнаа хэсэг дээр бол харагдаж байна. Их барих эмэгтэйчүүд гэсэн тэр дээд байгаа тэр суман дээр байгаа нэр нь бол энэ бүлгийн нэр нь байгаа юм. За манай эмнэлгийн зохион байгуулалтаар бол тасгийн нэр байна. За ийм байдлаар бол харагддаг байна гэж байна. За шинээр тохиолдлыг оруулахдаа тэр доор байгаа тэр гараар тэмдэглэсэн байгаа нэмэх тэмдгэн дээр бол дарж шинэ тохиолдол оруулж болно. Ингээд хэрэглэгч болсон хүн бол дараах одоо эрхийг эдлэнэ гэсэн үг байна. Энэ юу гэхээр шинээр өөрөө тохиолдол нэмж оруулах юм боломжтой энэ систем байх нэ. За дараагийн слайдыг харъя. За тэгэхээр шинэ тохиолдол оруулах гэдэг тэр түрүүчийн слайдн дээр харсан тэмдэглэгээр дээр дарсны дараа та бүхэн байна уу? Дүрс олж ирэхгүй байна. Хаах бай. Одоо орж ирлээ. За тэгэхээр энэ тохиолдлын одоо гарчиг байх байна тийм ээ. Нэгдүгээр тэр тохиолдол дээр тохиолдлууд одоо энэ хэрхэн харагддаг талыг одоо та бүхэн энэ хэсэг дээр харуулж байна. За нэгдүгээр тэр тохиолдол болгоны дээр байгаа тод хараар бичигдсэн мөрөнд тохиолдлын гарчиг байх хэрэгтэй. За асуух зүйлүүдэд та бүхэн жоохон хүлээсэн жагаад энэ ярьсан зүйлийн араас асуухад бэлдээд байж байгаарэ. За дараагийн одоо тохиолдлын энэ нэр дээр бол одоо тодорхой одоо стандартчилсан юмнуудыг одоо бичих хэрэгтэй байдаг. За манайхан бол зарим нь Ганбаатараас энтергээ бичсэн, Зөвлөгөө авах энтергээ бичсэн, Өвөр хангаан аймгаас энтергээ бичсэн ингээд та бүхэн тэр слайдн дээр харж байгаа. Янзаар оруулаад байдаг. Энэн дээр бол миний зүгээс одоо энэ төслийн баг одоо мөн одоо хамтарч ажилладаг багуудын зүгээс бол зөвхөн аймаг өөрсдийнхөө одоо ажилладаг одоо дүүргийнхаа эмнэлгийн нэрийг бичих хэрэгтэй энэ дээр. Түүнээс одоо тэрнээс энээс гэдэг юм уу эсвэл одоо гарчиггүй хоосон орхиод явуулах байт юм уу энэ бүх зүйлийг бол бид нэ аль болох багасгах юм зорилготой байгаа. За энэ доотлын тэр хоосон нүд байдаг. За тэр хоосон нүд бол тэр та бүхэн түрүү харуулсан тэр 100 гар талын тэр багны хэсэг дээр байрлаж идэг. Энэ хоосон нүдэн дээр та энэ бүлэг дотроос хайх гэсэн ийм хайлтын хэсэг байна. Тэгэхээр энэ бүлэг дотор орсон тохиолдол болгоноос та нар хайлт хийж болно гэсэн. Тэгэхээр жишээлх юм бол их барих эмэгтэйчүүдэд өнөөдрийн байдлаар 3-аас 4,000 тохиолдол байж идэг. Тэгээ энэ тохиолдол зайнаас хэлэлцэгдсэн энэ тохиолдлуудыг хооронд нь одоо хайж болоход төвөгтэй. Тийм учраас энэ хайлтын хэсгийг та нар бол маш түргэн ашиглаад хайлтаа явуулж өөрсдийн хэрэгтэй тохиолдлуудаа дахин сэргээж харж болох юм аа гэсэн. За Monkey гэдэг энэ дэр бас нэг би сануулга өгсөн байгаа. Юу гэхээр манай одоо улсын хэмжээнд мэдээлэл технологийн салбарынхаа хэмжээнд улсын хэмжээнд бол Monkey гэдэг энэ гарааны дэраврыг ашиглахыг бол хоригдсан байгаа. Тэгэхээр манай одоо ялангуяа хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд бол IT нар маань анхааралтай хандаж энэ Monkey-г бол битгий суулгаж өгөөч.
энийг суулгаж өгснөөр бол одоо Кирилл фондоор бичиж танигдахгүй ийм олон улсын Unicode систем нийцэхгүй ийм юм болоод идэг. Тэгэхээр энийг анхааралдаа авч та бүхэн IT-нуудаа бас энэ миний хэлсэн асуудлыг хүргэж өгөөрэй гэж би хүсэх байна. За шинэ тохиолдлыг хэрхэн оруулах вэ? Дараагийн слайдн дээр харуулъя. Шинэ тохиолдол дээр дээдлийнх дээр харагдаж байгаа шинэ тохиолдол дээр нэгдүгээр гарчиг гэдэг дээр бол та нар би түрүү хэллээ. Энэ дээр бол өөрсдийн ажиллаж байгаа эмнэлгийн нэрийг тодорхой сайн бичих хэрэгтэй. Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Говьалтай аймгийн нэгдсэн эмнэлэг, Сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл гэдэг юм уу? Ийм байдлаар Ховд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төв гэх мэтчлэн зөвхөн өөрсдийн одоо ажилладаг албан байгууллагын нэрийг оруулах хэрэгтэй. За онш гэдэг дээр бол ойлгомжтой. Ямар онштой тохиолдлыг хэлэлцүүлж байгаа тэрийгэ тавина. Ямар эрхтэн гэдэг дээр бол ямар эрхтний одоо өвчин тухай яригдж байгааг бас тавьж болно. За ингээд ялгах оншоо өөрийн ялгах оншоо тавьж болно. Ингээд доотлын тэр том хэсэг дээр бол бид нэр өвчтний талаар тодорхой дэлгэнгүй мэдээллийг бичиж оруулж болно. Энэ дээр бол та бүхэн одоо текстийг боловсруулдаг бүх командуудыг бас оруулсан програм байдаг. За ингээд энэ дээр хадгал гэсэн хэсгийг дараад ингээд та бүхний шинэ кейс бол үүсэж байгаамаа. Тэгэхээр энэ шинээр бүртгэл эхлэхийг би та бүхэнд зааж өглөө. Одоо шинэ кейс яаж, шинэ тохиолдлыг яаж үүсгэх вэ гэдгийг яриад явж байна. Тэгээ энэ шинэ тохиолдол бол эхний ээлжинд бол нэр оруулах ёстой одоо оншийн байдал, эрхтний тухайн өвчтний тухай мэдээллийг оруулах юм хэсэг байна. Хоёрдугаар хэсэгт нь энэ өвчний талаарх файлуудыг, эмнэлгийн файлуудыг оруулах юм хэсэг байгаа. Доотлын тэр хэсэг дээр харагдаж байна. Хоосон зүгээр нэг кейс бол нэмэгдчихсэн. Тохиолдол нэмэгдчихсэн. Одоо нэмэгдээд орчихсон байгаа тохиолдол харагдаж байна. За тэгэхээр энэ үүсгэсэн байгаа тохиолдолд эмнэлгийн файлуудыг бид нэмж оруулах ёстой. За мөн нэмж оруулахаас ч гадна одоо энэ дээр засвар хийх, үүнийг одоо тодорхой одоо байдлаар бусад тохиолдлуудаас ялгаж өгөх, интернет дээр дахин байршуулах гэх мэтийн олон одоо хэрэгслүүд, төлсүүд одоо энэ тохиолдол дээр нэмж орчихсон байгааг харж байгаа. За дараагийн слайд харъя. За энэ дараагийн слайдн дээр энэ хамгийн дээдлэлт тэр хуруугаар заагаа томсгоод харуулсан байгаа. Тэр хэсэг дээр бол энэ тохиолдлыг яаж засварлах уу, яаж тохиолдол дээр нэмж файл оруулах уу гэх мэтчлэн одоо бүх тохиргоонууд энэ дээр харагдаж байгаа. Тэгэхээр тохиолдолд хийх тохиргооны энэ хэсэг бол бүх таны үүсгэх шинэ тохиолдол болгон дээр гарч ирнэ. За эхний тэр үзэгний зурагтай товчлуудаар дарахад бол энэ тохиолдол дээр засвар оруулж болно гэсэн үг. Хэрвээ та өвчтний нэр насыг дутуу бичсэн, нэрийг бол бичгийг бол бид нэр хоригдж байгаа. Насыг юм уу, хүүсийг юм уу одоо дутуу буруу бичсэн байх юм бол энэгээр засвар хийж болно гэсэн үг. Мөн аймгаа дутуу бичээд одоо төрөний бүглэх хэсгийг буруу бичсэн бол энэгээр засвар хийж болно гэсэн үг. За дараагийн товчлуур дээр upload гэдэг юм нэртэй товч байгаа. Энэ товчон дээр хэрвээ дарахад бид нэр дуртай файлуудаа өвчтнийтэй холбоотой, тэр өвчтөнтэй, тэр кейстэй, тэр тохиолдолтой холбоотой бүх файлуудыг оруулж болно гэсэн үг. Энэ тохиолдол руугаа. Тэгэхээр энд эрдэнэтгийн зураг байж болно, MRI байж болно. За эхоны зураг байж болно. Өшөө одоо энэ дээр хамгийн одоо бидний элбэг хэрэглэдэг телепатолог пакэжээр одоо бид нэр эдисийн шинжилгээний бүх юмнуудыг одоо электрон хэлбэр шилжүүлээд виртуал слайд болгоод ингээд оруулцдаг байгаа. За ийм одоо бүх төрлийн боломжтой ийм командуудыг энд оруулсан байдгийг та бүхэн ажиглаарай. За энэ дээр дарсны дараа тухайн тэр файл оруулах гэдэг тэр апплод саяын ярьдаг энэ хэсэг дээр дарахад таны компьютерт байгаа файлууд одоо харагдах болно. Тэр хамгийн доотлын хэсэг дээр харагдаж байна. Компьютерт байгаа файлууд дотроос та өөрийнхөө хэрэгтэй гэсэн энэ одоо тохиолдолтой одоо холбоотой гэсэн энэ файлуудыг сонгож оруулж болно. Сонгож оруулахдаа 1, 2, 3, 4 одоо өөрийнхөө хүссэн хэмжээгээр файлуудаа сонголт хийгээд оруулж болно. Яа ийм хэсгийг та бүхэн танилцууллаа. За дараагийн тэр товчлуур дээр бол загвар хүснэгт гэж одоо бид нэрлэдэг. Хэдий боловч энэ хэсэг бол маш их чухал хэсэг байдаг. Юу гэхээр танаа эмнэлгээс хичнээн тохиолдол зайны онцлогоогоор явагдаж байна гэдгийг бүртгэж яхад хамгийн хэрэгтэй хэсэг бол ердөө энэ загвар хүснэгт оруулах гэдэг юм ба. Тэгэхээр энийг бүглэж явуулах бол та бүхэнд бол хамгийн ашигтай байдаг. Яагаад гэвэл жилийн эцэс та бүхэн манай аймгаас, Говьалтай аймгаас хичнээн тохиолдол энэ дээр Доронтой аймгаас хичнээн тохиолдлын одоо зай онцлогоогоор онцлогдож байна гэдгийг мэдхийн тулд энийг бүгэлсэн байх шаардлагатай.
Тэгэхээр энэ дээр ямар тохиолдлууд энэ дээр ганцхан одоо манай аймгаас хэдэн тохиолдол гэдгээс одоо халиад цаашаага бүр манай аймгаас ямар тохиолдлууд илүү их хилцэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн тохиолдол хилцэгдэж юу эсвэл одоо их барих тал руугаа байна уу эсвэл одоо хавдрын асуудал хилцэгдэж одоо онцлогдсон байна уу манай аймгаас гэдэг одоо мэдээллүүдийг үүдээр авч байна. Энэ загвар хүснэгтэн дотор бүх мэдээллийг багтааж байна. Тэгэхээр танай аймаг өөртөө зориулсан ийм мэдээллийн электрон хүснэгтийг ч надаар захиалуулж энэ систем дээр хийлгүүлж болно. Зөвхөн Доронтой аймаг жишээлбэл Доронтой аймгийнхаа өөр тохирсон тийм эсвэл одоо дүүргийн имлэг өөр тохирсон тийм мэдээлэл оруулдаг хүснэгт юм. Тэгэхээр зан ажиллагаатай холбоотой мэдээллийг та нар дараа нь яаж боловсруулдаг талаар би дахин нэг хэлж өгнө. Тэгэхээр энэ дээр орсон мэдээлэл нь маань та нарт маш амархан энгийн байдлаар их цэгцтэй шууд одоо график боловсруулад хийчихээр ийм амар одоо мэдээлэл болж очдог ашигтай талтай ийм хэсэг байна. За энийг та бүхэн харж аваарай. За доотлын тэр хэсэг дээр бол ямар одоо чиглэлээр энэ загвар хүснэгт мэдээллийн хүснэгтийг ашигладаг юм байна гэдгийг харж болно. Няра чиглэлээр байна, их барих эмэгтэйчүүдийн чиглэлээр байж байна тийм ээ. За энэ тэр DDH гэдэг нь бол одоо DDH гэдэг нь бол hip dysplasia буюу одоо түнхний одоо зан тандалтын хэсэг байж ах жишээ тийм эмгэг судлал байж байна. Гэх мэтчлийн зүйлсүүдийг хийж байна. За энэ зүгээр хамгийн доотлын тэр зурган дээр та бүхэн тэр мэдээлэл оруулдаг тэр хүснэгт хэрхэн харагдаж болдгийг харж болно. Тэнд овчтны овг нэрийг оруулж болох нь байна. Гэхдээ энэ бол заашгүй байх ёстой юм гэсэн үг биш. Та бүхэн өөрсөндөө би түрүү хэлсэн өөрсөндөө тохирсон тийм загвараар захиалан хийлгүүлж болно. Тэрийг ашиглаж болно. Тэгээд тэрийг аймгийнхаа эмнэлгүүдийн эмчнэр зан ажиллагоонд оролцдог эмчнэрт хилдээд өгнө шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нартай хамтарч ажиллаж болох нэ гэж хэлж байна. За дараагийн слайдыг харъя. За энэ дараагийн слайдн дээр тохиолдлуудыг одоо файл хэлбэрээр гаргаж авах. Таны тохиолдлыг одоо ямар нэгэн байдлаар файл хэлбэрээр гаргаж аваад хадгалж болно. Танай архив хадгалж болно. Танай эмнэлгийн архивыг хадгалж болно. Манайхаас хичнээн хүн орсон тохиолдол болгоно та файлаар татаж авч болох нь байна. Тэгэхээр энэ дээр хамгийн энгийн файл болгодог систем манай системийн хувьд бол PDF буюу одоо бичиг мэдээллийн одоо хамгийн шилдэг форматаар та бүхэнд хадгалж өгөх нь байна. Энэ дээр бол одоо фонд тохирохгүй барихгүй гэсэн юм ойлголт байдаггүй. За тэгэхээр энэ PDF хэлбэрээр таны тохиолдол бол store буюу одоо хадгалагдаж болдог байна. Тэгэхээр энийг бол тухайн эмнэлэг болгон өөрөө энэ асуудлыг шийдээд яваад байж болно гэсэн үг. За дараагийн тэр доотлын хэсэг дээр тэр 3 өнгийн одоо энэ та бүхэн өнгөтөр ялгаж харж байгаа баг. За 3 өнгийн товчлуур байгаа. За энэ өнгийн товчлуурууд байдаг ямар учиртай юм бэ гэдэг тохиолдлын төвшин тодорхойлох гэж бид нэрлэдэг. Энэ төвшин үнэхээр энэ тохиолдлын үнэхээр яаралтай оншийн шаардлагатай юу юу эсвэл одоо хилцэгдээд хүн тодорхой оншоо авчихсан уу юу гэдгийг ялгаж өгөх хэрэгтэй. Энэ цаг хэмнэхүүднээс хийсэн ийм ялгац тэмдэгдэхүүн байгаа. Тухайлах юм бол энийг жишээгээр бодлох юм бол одоо маш яралтай их нэрэн байд юм уу их барихын ийм тохиолдол байж болно. Ийм тохиолдлыг та нар асуух гэж байгаа бол энэ дээр байгаа тэр улаан тэмдгийг дарахад таны тохиолдол зөвлөх эмчнэрт улаан болж харагдана. Тэгэхээр тэр улаан болж харагдаж байгаа тохиолдол дээр зөвлөх эмч хамгийн түрүүнд дарж тэрэнд зөвлөгөө өгдөг. Ийм учиртай. За ногоон тэмдэг гэдэг бол ойлгомжтой энэ бол тодорхой хариултуудаа өөрт хэрэгтэй мэдээлэл автсан, зайнаас онцлогоогоо хийгдсэн гэсэн юм, шийдсэн гэсэн зүйлийг илэрхийлдэг. Шар тэмдэг нь бол эд одоо хэлцэгдэж байна гэсэн юм. Одоо хэлцэгдэж байгаа гэдгийг одоо илэрхийлсэн ийм тэмдэг юм байна. За дараагийн. За энэ тохиолдол болгон дээр хэрэгжилж болдог энэ одоо хэрэглэгдэхүүн командуудыг та бүхэнд би тайлбарласаар яваа. За дараагийн хэсэг дээр бол та бүхний харж байгаа энэ зүйл дээр бол тэр дэлгэцийн зурагтай команд байж байгаа. Тэр өнгийн товчлууруудын ард. За тэгэхээр тэр дэлгэцийн зурагтай хэсэг дээр бол та нарын одоо энэ тохиолдлоо видеогоор хэлэлцүүлэх. Одоо яг энүүгээр явж байгаатай мөн адил ийм маягаар хоорондоо видеогоор энэ кейсэн дээр ажиллах гэсэн үг. Тохиолдол дээр ажиллах ийм боломжийг олгодог. Эмнэлгийн тохиолдол, кейс тохиолдол хэлэлцэж байгаа тохиолдол дээр ажиллах нь бол одоо эмч зөвлөх хоёрын бол хамгийн чухал хэсэг байдаг. Тэгэхээр энийг бол энэ системд оруулж өгсөн ийм зүйл байдаг юм аа. За дараагийн хэсэг дээр бол та бүхэн тэр 4-7 гэж бичсэн байгаа. Тэр 4-7 дээр бол
оруулсан дараагийн тэр команд маань таны энэ тохиолдлыг кампус медикус систем дээр ямар нэгэн хаяггүй ийм эмч зөвлөх үзэх боломж байх юм бол та энийг интернет дээр open access гэж нэрлэдэг ямар нэгэн одоо хэрэглэгчийн нэвтрэх эрхгүй хүн эмч маань ороод танд бас хариу өгч болдог ийм систем. Тэгэхээр энийг хэрэглэгч та өөрөө шийднэ. Хэрвээ та үнэхээр энэ одоо тохиолдлоо open буюу одоо хүн болгон нийгээд үзэж чадхаар ийм байдлаар кампус систем дээр хадгалахыг хүсэх юм бол тэр хамгийн сүүлийн тэр командн дээр дарна гэсэн үг. Ингээд дарсан тохиолдолд бол одоо кампус дээр хаяггүй байгаа та хүнд одоо зөвлөгөө өгч чадах үс хүн ганц даралтаар ороод харж чадах боломжтой болно гэсэн үг. Тэгээ энэ команд бол одоо маш хэрэгтэй команд гэж үздэг. Тэгэхээр энэ командыг бас өшөө та нар тодруулж асуух зүйл үл надад хичээл юм байгаа. Асууж байна. За ингээд дараагийн хэсэг рүү оръё. Дараагийн хэсэгдэр та бүхэн одоо мэдээлэл орчихсон байгааг бол харж байгаа. Одоо сая миний ярьсан бүх зүйлсүүд энэ дээр цогцоороо бүрдсэн байгааг харж байна. За тэр ихний надад чинь тийм ээ. Тэгэхээр тэр ихний дээд талын тэр зурган дээр та бүхэн харж байгаа. Таны үүсгэсэн тохиолдолд орсон файл тэр нөгөө мэдээлэл цуглуулах хүснэгт тэр доотлол нь Excel-ээр харагдаж байна. Тэр доотлолт нь мөн одоо баруун гар талд ч харж байгаа зөвлөх эмчнэрийн одоо зөвлөгөө өгсөн хэсэг харагдаж байна. Өөрийн зурагтайгаа хариултаа ингээд бичсэн асуулт хариулт тэнд явагддаг. Ийм процесс энэ нэг бол видеогоор явж болно, нэг бол ингээд бичгийн статик телемедицин гэж одоо нэрлэдэг. Олон улсын стандартаар энэ дээр бол статик байдлаар мэдээллийг хадгалж оруулсан байдлаар. За ингээд та бүхэн бүлэг рүүгээ буцаж орох, дахин шинэ тохиолдол үүсэх, дахиад сая хийсэн зүйлийг дахин давтах ийм шаардлагатай бол тэр дээр 2 дахь 6 гэсэн номер дээр бүлэг рүү буцах команд гэж байгаа. Тэр эрдэнэтгэн зургийн хэлбэртэй ийм хэсэг дээр дарахад дахин буцаад өөрийн програмын бүлэг рүүгээ буцаж ордог байна. Шинэ тохиолдол үүсгэхэд дахиад сая хийсэн зүйлээ давтах юм боломжийг олгоно гэсэн. За програмын тохиргооны хэсэг гэж байдаг. Энэ хой талд харагдаж байгаа баруун гар талд харагддаг. За баруун гар талд бол 3 тэмдэгт харагдаж байгаа, 3 команд харагдаж байгаа баруун дээд болон дээр. За энэ бол байнга харагдана. За энэ дээр бол програмын тохиргооны хэсгэндээ та бүхэн өөрийн хэрэглэг сонгох хэлээ сонгож болдог. За энэ дээр бол манай эмчнэр олжлон монгол хэлээр хэл дээрээ програмыг ашиглах юм нөхцөл бүрдсэн байдаг учраас одоо энд бас нэлээд сэтгэл хангалуун ажилладаг юм аа. За энэ програмын тохиргооны хэсэг дээр нэмээд та бүхэнд бас нэг сонирхуулаад хэлэх нэмэлт пункт юу байдг вэ гэхээр танд одоо хэрэгтэй гэсэн тохиолдлуудыг өөрөө имэйлээр авчих боломжтой болдог. Тэгэхээр та өдөр болгон кампус руу ороод авах шаардлагагүй зөвхөн өөрийн хувийн имэйлээр шалгаж явах явцдаа их барих эмэгтэйчүүдийн чиглэлээр өнөөдөр зам ажиллагаан дээр ямар асуудлууд хэлэлцэгдэж яригдсан байна гэдгийг харж болдог байна. Тэгэхээр энэ тохиргоог та өөрөө хийчихнэ. Энэ тохиргоог өөрөө хийснээрээ имэйлээрээ та тэр бүлгийнхаа өөрийн сонирхсон бүлгийн мэдээллийг хүлээж авах боломжтой болдог байна. За хэрэглэгч хувийн мэдээлэл миний анхны слайдн дээр харагдсан хувийн мэдээлэл оруулдаг тэр бүртгэлийн хуудас дээр оруулсан мэдээлэлээ дахин засварлах боломжтой байдаг. Хувийн мэдээллийг засах ийм боломжтой байгаа. Энэ бол бүх одоо програмууд дээр байх ёстой стандарт ийм хэсэг байдаг. Тэгэхээр энийг хэрэглэгч өөрийнхөө зургийг оруулах, нууц үгээ солих бүх ажлыг бол өөрөө удирдах програмын тохиргоо гэсэн удирдан явуулах боломжтой юм аа. За ингээд хамгийн сүүлийн слайдыг та бүхэн харж байгаа. Энэ дээр нууц үгийг хэрхэн одоо сольж болох вэ гэдгийг. Нууц үгийг бол солихдоо шинэ нууц үгээр бичиж хуучин нууц үгээ хамгийн доор нь одоо дахин татаж оруулснаар таны шинэ нууц үг гарч ирэх боломжтой болдог. Энэ бол нууц үгээ мартсан тохиолдолд бол бас андуурч болохгүй. Нууц үгээ мартсан тохиолдолд бол та бүртгэл нэвтрэх хэсэг буюу одоо манай вебсайтын хамгийн одоо нүүр сайт хэсэг дээр байгаа нууц үгийг мартсан гэсэн товчлуурыг дарж ашиглах боломжтой юм. За ингээд програмаас хамгийн эцэст нь бол гарах ийм товчлуур тэр баруун дээд талын буланд байж байгаа. Энэ дээр дараад програмаас гарч явах хэрэгтэй. Програмаа хэрэгэлчгээд гарахгүй байж байгаад
ямар нэгэн тохиолдолд таны одоо өмнөөс ямар нэгэн хүн одоо эмнэлгийн буруу мэдээлэл оруулсан байхыг бол энэ програмын зүгээс програмын одоо админы зүгээс бол хариуцдаггүй маа гэдгийг та бүхэнд бас анхааруулъя. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За энэ доор гарч байгаа имэйл хаяг утасны дугаар надаар хатсаж болно. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Надад та харилцаж одоо асуух зүйл байвал энэ үлдсэн хоромд